За сайн байна уу өдрийн мэндийг. За өнөөдөр манай бас нэгэн үйлчлүүлэгч маань тэтгэврийн насны үйлчлүүлэгч маань ингээм амжилттай бизнес гарсан байгаамаа. За энэ хүү үйлчлүүлэгч маань бол тэтгэврт гарахаасаа өмнө нийгмийн даатгалаа ашиглаад 5 сая байршуулахгүй эзэндээ орсон. За тэгээд ажилласан жил буюу нийгмийн даатгалын төлтийн байдлаас харгалзаад бас эзэн нь бол гарцсан байгаамаа. Одоо бол тэтгэвртэй дотоолгоо тэтгэврийн насанд орсон. Дараагийн удаа бол нийгмийн даатгал байхгүй 5 сая байршуулаад эзэн зогсох боломжтой юм байна. За тэгэхээр та бас тэтгэврт гарах гэж байгаа бол гарахаасаа өмнө бичиг баримт байгууллагын тодорхойлолт бичиг баримтыг ашиглаад 5 сая байршуулахгүй визээ хүсээд тэтгэврт гарсныхаа дараа бас ингэ зорчих боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд нэг удаа тэтгэврийнхаа нийгмийн даатгалаараа яваад ирсэн бол 24 хоногт хэвтрүүлгүй яваад ирвэл дараагийн виз чинь гаралт өндөр байдаг учраас дараагийн визнийхээ орлогын нэр бол тэтгэврээрээ ороход бол гарах магадлал өндөртэй. За тэгээд одоо хилээр гарах баталгаа таяг буюу анкет зөвлөгөө хилээр гарах зөвлөгөөгөө аваад аялалтаа ингээд бэлэн болсон байна. Мөн цаашдаа одоо дахиад визэнд ороход ямар нэгэн шаардлагатай манайхаас авсан үйлчлэгүүд аваад аяллаа визээ аваад мультивизтэй болох сонирхолтой байгаамаа. За ер нь мультивиз маань яадаг вэ гэхлээр та мультивиз авсан байхад таны гэр бүлийн хүн дагалдаад мультивизтэй болдог учраас бас давуу талтай жилийн хугацаанд одоо виз авахгүйгээр байнгын зорчих хэрэгтэй гэсэн үг шүү. За тэгээд аяллаа виз үүсгэж байгаа бол МК биржийн хамт олонний сонгуульд аяллаа визээ хүсээрэй.